За ард нийтийн санал асуулгын тухай маш энгийн байдлаар хуваалцъя гэж байна. Төр ард түмнээсээ та үүнийг зөвшөөрж гэнэ үү гэж асууж байгаа албан ёсны хэлбэрийг ард нийтийн санал асуулга гэж хэлээд байна. Одоо жишээлх юм бол одоо үндсэн хуульд өөрчлөлт оруулах байдаг юм уу? Нэг бол одоо улсын хувь заяанд хамаатай томоохон шийдвэрүүдийг улсын их хурл дангаараа шийдвэрлэх одоо чадамжгүй үед ард нийтээс санал асуулах ёстой гэж одоо юм хууль заасан байж байгаа. Тэгээ энэ хүү ард нийтийн санал асуулгыг хэн зохион байгуулах вэ? Хэн явуулт юм бэ гэж. Тэгээ энэ нэг чухал зүйл бий. Ард түмэн өөртөө шууд явуулдаггүй. Хамгийн одоо аимшигтай. Үүнийг улсын их хурл шийдвэр гаргаж байж санал асуулгыг явуулна гэж. Өөрөөр хэлбэл та асуухыг хүсч болно. Гэхдээ асуух эсхийг улсын их хурл шийднэ гэж. За эндээс л маргаан хэлж байгаа. Ерөөсөө. За ингээд санал асуулга яаж явагддаг юм бэ? Энэ бол яг сонгуультай адилхан байдлаар явагдана. Саналын хуудастай нууц санал өгнө. Тийм эсвэл үгүй гэдэг. Ийм хариултаар. Гол ялгаа нь юу вэ гэж? Хүн сонгодог. Асуултанд хариулна. Үр дүн хүчтэй. Хэрвээ ард түмэн олонхоор тийм гэвэл төр түүнийг заавал даах ёстой гэж. Гэхдээ асуултыг хэн яаж тавьсан бэ гэдэг. Ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгсөн үү? Энэ хоёр байвал жинхэнэ ардчлал. За байхгүй бол энэ бол зүгээр жүжиг гэсэн. Үнэн бол ард нийтийн санал асуулга бол ард түмний хамгийн том эрх мөн. Гэхдээ гэж байна. Гэхдээ хэрвээ асуултыг хэдхэн хүн зохиовол айдас худал мэдээллээр санал авбал энэ бол ард түмний эрх биш. Ард түмнэрээ баталгаажуулж буй эрх мэдэл болж хувирна. Үүнийг сайн ялгааг нь ойлгох хэрэгтэй. Энэ бол за ингээд бүгдээрээ дүгнэлт хийж үзье. Товчондоо маш товчхон ингэж л ойлгоо. Санал асуулга нь асуух эрх. Асуулт бол бодлогын зэвсэг. Мэдээлэлгүй ард түмэн бол амархан ашиглагддаг. Тиймээс ард нийтийн санал асуулга гэдэг бол ардчлалын ориглон байж мэднэ. Үгүй бол энэ ардчлалын хамгийн том залмигч гэж магадгүй. Үүн дээр маш анхааралтай бодох хэрэгтэй. Энэ асуултыг хэн яаж одоо яах гэж тавив гэж өөрсдөөсөө асуугаарай. Та жинхэнэ иргэн одоо мөн үү? Магадгүй шийдэл нь энэ одоо асуултанд байгаа. Гэхдээ мэдэхгүй гэж байна. Гэхдээ мэднэ. Магадгүй энэ зүйл үнэн бол жинхэнэ ардчлал явагдана. Гэхдээ ард түмний оролцоо иргэдийн гэж байна. Энэхүү санал асуулга нь өөрөө ард нийтийн санал асуулга гэдэг маш том одоо ач холбогдолтой иргэдийн үндсэн хуулиар олгосон маш том одоо саналаа өгөх боломж ирэх байгаа гэдгийг бас чухалчилж харах нь зөв бахаа гэж одоо бодож байгаамаа.